зам дээр ослон за 2017 оны 11-р сарын 27 оны өдөр Баянгол дүүргийн нутаг автовокзалын хойд замд Toyota Spacia маркийн автомашин за тухайн үед гарцаар гарч явсан 10 настай энийг мөргөж гэмтээсэн зам дээр осол хэрэг бүртгэгдсэн байгаа. Би хүүхдээ энэ Шинэ Монгол гэдэг сургуулиас 4-р ангийн нэг охин байдیں۔ Тэрнийг аваад хичээлэн тараад 3 цаг үед тардыг. Тэгээд тэрнийг аваад наашаага гэрлүүгээ 5 шар руу явж байгаа юм. Тэгсэн явж явах замдаа ах нь тэр юуны Багдалын гэрэл зохиотой уулзраа шүү дээ. Тэр уулзуурдаар ах нь гэрэл явж харахгүй нүд хараа мó одоо ах нь нас 71 хүрсэн гэвээс яг хүүхдээ аваад нэг гэрт нөхөрсөн ганц удаа л явж байгаа. Би тэгж явдаг автобусаар дандаа авч явдаг. Тэгсэн тэнд очиод яасан чинь улаан гэрлээр ороод тэгээд уулзраа гараад цаана явган хүний гарман дээр явж байсан хүүхдээ нэг юм юу тоормслаад 3 м 50 см чирээд нөгөө хүүхдээ чирсэн чигээр очиод мөрөгчин чинь хүүхдээ өсөр явчихсан. Тэгэл би тэр дараа зогсоод тэгэл одоо хүүхдээ харсан чинь босоод гүйж зам хажуур хамгаалтынхаа бүсийг яагаад нөгөө хүүхдлүүгээ яах гал хаалгаан голгосод тэр бүстэйг ороосолтод ингэ байжсэн чинь улсууд тэр юунд гарман дээр байсан улсууд надаас төрүүлээд нэг эмэгтэй эрэгтэй хоёр хүн гүйж ирээд нөгөө хүүхдийг зогсоогоод зам хажуулаад цагдаа дуудаад Баянгол дүүргийн юунаас автын цагдаа дуудаж ирээд шилэг шалгад хийж бүх зам хэмжээд тэгэл Баянголын цагдаагийн газар маргааш яваад очиж тэгэл очил тэгэл биднээс одоо болж байгаа болчихсон л ирэл би эцэгтэн шуурга хөлөөгээд яасан тэгэл эцэгхэн яасан надад одоо энэ настай хүний яг хүүхд ирүүлвэ гайгүй байна. Одоо ингэ биднээс үзүүлээ харуулаад яаж одоо тань ингэ настай хүн байна юухгүй гомдлогоогээд хийгээд чи тодорхойлт хийгээд гисэн. Баярлалаа л гэсэн би өөр юм баг. За уг хэргийг Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлцээс шалгаж шийдвэрлсэн байгаа. За нийт жолооч эцэг эгч мөн бяцхан багчуудтай сандаж хэлгээд за одоо ялангуяа энэ өвлийн улиралд за эрт харанхуй болон замны гадаргуу хальтраа гулгаатай байдаг учраас за хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох жолооч нар маань за ялангуяа энэ сургууль орчмын бүсэд гэлтгүү анхаарал болгоомжтой хурдны хязгаарыг мөрдөх замын хөдөлгөөний дүрмийг баримтлах зайлшгүй шаардлагатай байна.